Цэрний халдваргүйжүүлэлт. Цэрэнд сүрээгийн нян ихээр агуулгадж байдаг тул цэрний халдваргүйжүүлэлтэнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн ажиллахыг зөвлөж байна. Цэрний халдваргүйжүүлэлтэнд хлор болон фенол агуулсан бодисоос сонгон хэрэглэнэ. Хлор агуулсан бодисоос клорсепт бодисыг түгээмэл хэрэглэж байна. Цэр халдваргүйжүүлэх уусамлыг хэрхэн бэлтгэх вэ? 1 литр усанд 3 шахмал клорсепт бодисыг хийж, 1.3%-ийн уусмал бэлтгэнэ. Бэлтгэсэн халдваргүйжүүлэх уусмлыг тагтай савнд хийж 48 цагийн дотор хэрэглэнэ. Цэрийг хэрхэн халдваргүйжүүлэх вэ? Сүрээгийн тасаг нэгжид хэвтэж байгаа өвчтөн тагтай савнд цэрээ цуглуулна. Цуглуулсан цэрэнд 3/1-тэй тэнцэх хэмжээний халдваргүйжүүлэх уусмлыг хийж, бодисын үйлчлэх хугацааг, үйлдвэрлэгчийн зааврыг баримтлан халдваргүйжүүлсний дараа бохир усны шугам, шаардлага хангасан бохирын цоногт хийж устгана. Халдваргүйжүүлэлтэнд тасаг нэгжийн эмч совилогч хяналт тавьж ажиллана.